За та бүхэндээ хамгийн урт энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд Монгол Улсын үндэсний номын сангийн 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлагын энэ удаагийн төчнөөр эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн захирал Баяр Цэнгэл өргөдөө оролцож байна. Ингээд танд энэ өглөөний мэнд хүргье. За өглөөний мэнд хүргье бүгдд нь. За тэгээд уламжлалын ёсоор би зочноо товчхон танилцуулъя. Баяр Цэнгэл захирлын хувьд 2005 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийг тийм мэдээлэл холбооны сургуулийг номын сангийн мэдээлэл автоматжуулалт мэргэжлэр төгссөн. Тэгээ ажлын гараагаа одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангаас бас программистаар эхэлсэн байдаг. Тэгээд 2015 онд анагаах ухааны судалгаанд цахим номын сангийн хэрэглээ сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 2015-аас 2020 онд тус номын санд программистаар ажиллаж байгаад 2020 оноос захирлаар ажиллаж байгаа ийм мэргэжилтэн байгаа. Тэгээд номын сангийн уншигч бүртгэлийн автоматжуулалтын программыг 2007 онд 2016 оноос олон улсын нээлттэй одоо их бүхий КОХА программыг эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн үйл ажиллагаанд төвлөрүүлээд өнөө хүртэл хөгжүүлээд явж байгаа. Тэгээд хоёр мэргэжлийн хоёр гарын авлага эрдэм шинжилгээний 10-аад өгүүлбэрийг гадаад дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн юм туршлагатай мэргэжилтэн байгаа. Тэгээд өнөөдөр бидний урилгыг авч одоо төсний ярилцлагын цагт оролцож байгаад баярлалаа. Тэгээд хамгийн ихний асуулт болохоор яагаад энэ номын сангийн одоо сүүлийн үед бол номын сангийн автоматжуулалт мэргэжлэр төгсөж байгаа сургуулиуд бол Монголд бас миний мэдхээр л ер нь одоо байд юмгүй би сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ мэргэжлэр бас шинжлэх ухааны технологийн сургууль бас бэлтгэжсэн юм байна. Тэгээд энэ түүхээс болоод эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын санд программистаар ажилд орж ирсэн анхны одоо ажлын гараа тэр түүхээ хуваалцсан уу гэж. За маш сайхан асуулт тавьж байна. Ерөнхийдөө яг энэ мэргэжлийн эзэмшээд яг номын сандтай өөрийнхөө амьдралаа олгосондоо бол би их баяртай байдаг. Тэгээ хамгийн анх шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургууль мэдээллийн технологич гэдэг мэргэжлэр одоо конкурс өгөөд тэгээ яг тухайн сургууль тухайн мэдээллийн технологич, сүлжээний инженер, номын сангийн автоматжуулалт гэсэн мэргэжлэр яг мэдээллийн технологийн чиглэлээр 3 мэргэжлээс л авчирсан. Тэгээд би яг мэдээлэл номын сангийн автоматжуулалт гэдэг мэргэжлийг эхлээд сонгочоод бол тухайн үед яг мэргэжлийнхаа үнцийг ойлгохгүй тий ямар мэргэжлтэй юу хийдэг хүн гэж болох ч байгаа ч мэдэхгүй ямар ч гэсэн тухайн сургууль бэлсэжсэн. Тэгээд тухайн үед бас маш зөв бодлого би баримталж исэн болов уу гэж боддог. Яг бол мэдээлэл холбооны технологийн сургууль дээр мэдээллийн технологич гэдэг мэргэжил бэлтгэхдээ биднэрт болохоор 1-2 дугаар курст номын сангийн мэргэжлийн хичээл давхар орж ирсэн. Бид нар мэдээлэл технологийн хичээлэн ч ордог, номын сангийн хичээлэн ч ордог. Тэгээд номын сангийн талаарх миний мэднэг ойлголт тухайн үед Цэцэн багш соёлын сургуулийн номын сангийн эрхлэгч Арин Төвөө багш тэд нар яг мэргэжлийн хичээл орж ирсэн. Тэгээ яг номын сангийн тухай номын сангийн түүхийг судлаад ирэхээр бас сонирхолтой болж эхэлж ирсэн л та. Тэгээл яг мэргэжлийнхаа үн цэнийг ойлгоод тэгээд төгсөнгүүтээ анагаах ухааны төв номын санд ажилд авна. Тэгэхэд 2 газар ажлын байсан. Нэг нь соёл урлагийн их сургууль, нэг нь анагаахтай гэсэн 2 газар би хоёуланд нь шалгалт өгөөд тэгэл аль нэгийг сонгох тийм заг дээр ирээд анагаахын сургуулийг сонгож ажилд орж исэн. 2005 онд. Одоо тэрнээс хойш 15, 16 дахь жилдээ энэ байгууллагатай ажиллаж байна да. Тэгээ яг манай яг мэргэжлэр болвол намайг ордог 2004 онд эхний эсэлт аваад тэгээ 2005 онд 2 дахь эсэлт 6 онд ингээ 3 эсэлт аваад ер нь болсон байсан. Тэгэхээр уг нь бол тэр чиглэлээр ингээ сургаж исэн болвол яг зүгээр цэвэр мэдээллийн технологичлогоор номын сангийнхаа яг мэргэжлийн хичээлүүд үзээгүй болохоор ойлгохгүй тийм. Номын сан чинь болохоор мэдээлэл технологийн хичээл үзээгүй болохоор тэгэхээр манай хол яг 2 шинжлэх ухааны зааг дээр суралцж исэн учраас маш ашигтай тийм үед төгссөн гэж боддог. Тийм маш чухал яг тийм жишг туршлага байсан байгаа байхгүй тий. Тий. Юун дээр бол одоо гадны номын сангууд бол номын сангийн сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн арьяа байх тий.
тийм туршлагууд бол бас нэлээд байдаг. Тэгэхээр нөгөө компьютерийн шинжилгээ ухаан орчин үеийн номын сан хоёр ч одоо ингээд нэг давсны хоёр тал шиг хоорондоо энэ салшгүй холбоотой бол хөгжиж ирэхээр энэ туршлага бол маш зөв тийм сайхан туршлага байсан тэгж харагдаж байна. Тэгээд одоо өнөөдрийн бид хоёрын ярилцлах сэдэв бол яг энэ рүү ингээд шууд холбогдсон тийм номын сангийн автоматжуулалт гэдэг сэдэв байгаа. Тэгээд номын сангийн автоматжуулалт одоо яг энэ мэргэжлэр нарийн одоо төгссөн хүний хувьд тэгээ номын сангийн автоматжуулалт гэдгийг хоёлаа товчхон бас хүмүүстэй төвчөө хүмүүстэй тайлбарлая гэж бодож байна. Тэгэхээр номын сангийн автоматжуулах ажил ерөнхийдөө бас тэр Монгол улсад бол 2001 оноос анх бараг эхэлж ирсэн байлээ. 2001 онд манай анагаахын номын сангийн захирал басан цагаачгүй анх CDS-ISIS гэх програмыг нэвтрүүлчихсэн байлээ. Тухайн үедээ бол номын сангийн програмын анхдагч те. Тухайн үед бол яг каталогжуулах төвшөнд л хийгдчихсэн. Номын сангийн цаасан каталогийг электрон хэлбэрт шилжүүлээд ашиглаж ирсэн. Компьютер одоо сүлжээний орчинд биш, компьютертаар хийгээд одоо хайлтын систем маягаар тий офлайн орчинд ажилладаг тийм цаг үе байсан. Тэгээд 2005 онд би ажилдаа орчоод автоматжуулалт гэдэг нь зөвхөн каталогжуулалтын ажлыг захимжуулах биш юм байна. Үйлчилгээ ерөөсөө тэр чигээр захин болох хэрэгтэй юм байна гэж бодож ирсэн. Тэгээд намайг анх ороход бол нөгөө уншигчийн карт гэдэг том цаасан карттай. Тэгээ олгосон намайг дээр нь бичээд тэгээд нэг цаасын дэвтэр хөтэлдэг байсан. Тэгээ би ажилдаа орчоод гэхдээ тухайн үед би нөгөө сургуулаа яг диплом бичиж байхдаа ажилд орж ирсэн. Тэгээ яг диплом бичгээд нөгөө нэг практик дадлагтайгаа диплом бичижсэн учраас бас надад давуу тал болж ирсэн. Яг гэхээр тэр уншигчийг бүртгэлийг захимжуулъя гэдэг санаа төрөөд тэр цаасан дээр тэмдэглэдэг ажлыг захин болгоё гэдэг. Тэгээд програм бичээд яг дипломын ажлыг бол уншигчийн бүртгэл гэдгийг хийж ирсэн. Тийм. Тэгээд уншигчаа бүртгэжээд дээрэс нь ном олгож байгаа процесс маань захимжиж байгаа гэсэн. Яг тэрийг бол миний төгсөлтийн дипломын ажил байсан. Тэгээд тэр үгээр диплом хамгаалаад тэр програмаа бас 2007 он хүртэл ашигласан байна. Харин таны намтар дээр бас яг тэр номын сангийн уншигч бүртгэлийн програмыг нэвтрүүлсэн гэдэг тийм юм байна. Тэгээд мөн нөгөө Коха програмыг түрүүн би өмнө нөгөө танилцуулсанчлан олон улсын одоо нээлттэй Facebook-ий те Коха програмыг эрүүл мэндийн шударганы тэг номын сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр хоёулаа эндээс одоо Коха програм гэхээс илүү одоо илүү ерөнхий сэдэв тийм номын сангийн нэгдсэн систем гэдэг асуудал руу эхлээд орох зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд ер нь номын сангийн нэгдсэн систем гэдгийг одоо юу гэж ойлгох вэ? Тийм integrated library system гэдэг. Яг би энэ асуудлыг тань тавьж ийн гэхээр одоо Монголын номын сангууд бол яг автоматжуулах тийм захин номын сангийн асуудал бол ер нь цар тахлын одоо энэ үед бол хамгийн одоо чухлаар тавигдаж бид нар бол гарцаагүй одоо дэлхийн нийтийн жишгээр ингээд хөгжөхөөс өөр одоо зам бол ингээд байхгүй гэдгийг харагдаж штэ. Тэгэхээр ялангуяа одоо томоохон номын сангууд тий нэг тэрүүндээ integrated library system гэдэг цогцоор нь үйл ажиллагаанд нэвтрүүлэх. Тэгээд энүүгээрээ дамжуулаад олон боломжуудыг нээх бас энэ түүхэн цаг үед бид нар одоо ажиллаж байна л да. Тэгэхээр энэ ойлголтыг хоёлаа бас нэг товчхон тайлбарлая гэж бодож байна. За тэгэхээр Коха програмаас өмнө би яг нөгөө номын сангийн програмыг хөгжих гэхээр эхлээд бол нөгөө онлайн орчинд биш те уншигчаа уншигчийн бүртгэл нэг програм дээр каталог нэг хоёр өөр байсан. За тэгээ 2012 онд бид нэр нөгөө их сургуулийн номоос очиж сургалтынхаа үйл ажиллагаатай холбогдох хэрэгтэй байна гэдэг 2012 онд Unipes гэдэг нөгөө их сургуулийн удирдлагын мэдээллийн систем маань номын сангийн модультай болсон. Энийг авч хэрэгжүүлэх нь бол яалтчгүй зүйл юм байна гэд 2012 онд тэр Unipes програмыг ашиглаад бүрэн нэвтрүүлээд ерөнхийдөө сургалтынхаа үйл ажиллагаатай холбоотой маш аятайхан болж ирж итэл нөгөө програм хөгжүүлэгчид маань ерөнхийдөө санхүүжилт байхгүй болоод тий цаашаа хөгжүүлэх боломжгүй болоод 15 онтой тулчиж байгаа. Тэнгууд 15 онд эрэнгут биднээс ерөөсөө маш их эрэл хайвал хийсэн л дээ. Бүх номын сангийнхантайгаа уулзаад гадаадын судалж агаад маш олон програм судалж үзэж агаад Kohog ашигласан зүйтэй юм байна гэдэг Koho интеграт систем рүү шилжиж ирсэн.
Тэгэхээр нөгөө ерөнхийдөө ингээл хөгжлийнхаа шатаар яваад байна л да. Эхлэл дотоодоо ашигласан. Тэгээ сургуульд одоо кохог ашигласнаар яаж юм гэхээр Монгол улсын бүх номын сонгуультай холбогдох боломжтой үндэсний номын сангийн каталогтой холбогдож байна. За дээрээс нь Колумби их сургуулийн ч юм уу Конгрессийн номын сангийн каталогоос шууд манад дээр адилхан ном байвал мэдээлэл татаа авчих юм уу тий. А дээрээс нь манайх чинь хөдөө орон нутагт 4 салбартай чинь 4 салбарын шууд энэ системээр өдөртөө явуулдаг учраас ингээ хөгжлийнхаа шатаар ахиал явна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ кохо систем маань ерөнхийдөө нэгдсэн систем гэдэг маань яг тийм маш чухал ач холбогдолтой болоод ирж байгаа. Ааха. Тэгээ та ингэж шүү дээ. Нэлээд олон програмууд дотроос ингэ судалж байгаад кохог тухайд сонгож ирсэн гэ тэ. Тэгээд ямар давуу талтай тэгээ юу ер нь одоо нөгөө судлахаар давуу тал нь ер нь энэ програм ер нь юу байсан бэ тэ. Тэрийг хоёулаа онцолж бас хүмүүстэй тодруулж хэлвэл бас зүгээр байх тэ. За тэгээд кохог сонгосон шалтгаан маань за хамгийн нэгдүгээрт интегрейт нөгөө open source-тэй буюу өөртөө аваад хөгжүүлээд ашиглах боломжтой. Заавал хэн нэгнээс худалдаж аваад тэндээс программист нэрээ суулгах ч юм уу интернетээс инсталлын татаж аваад тэгэл бүх заавал гарын авлага бэлэн тэгээд маш олон номын сонгуульд ашиглаж байгаа. Тэгэхээр хөгжүүлэлт маань байнгын хийгдэж явж байгаа гэсэн. Дээрээс нь асуудлуудаа болохоор номын сонгуульд хоорондоо ярилцаа шийддэг, хөгжүүлэгчд нь тэр шийдлүүдийн доор хариу өгдөг. Ерөнхийдөө бол хөгжүүлэлт сайтай байсан учраас кохог сонгосон. Яг бол өмнөх програм нь хөгжүүлэлт байхгүй болоод зогссон учраас хамгийн гол чухал юм маань байнгын хөгжүүлэлт байна уугүй юу? Хичнээн хэрэглэгч нь хэр их байна те. Тэгээ өөрийнхөө нөхцөл тохируулаад бас ашиглаж болдог. Одоо манай эрүүл мэндийн шинжилгээний төв номын сангийн үйлчлэгээний онцлогт тохируулаад бид нар бас тэндээ хөгжүүлэлт хийх боломжтой учраас бол энэ програмыг сонгож ирсэн. Тэгээ одоо яг 4-5 жил ашиглаад явж байна. 5 жил ашиглаад явж байна. Ямар ч гэсэн манай үйлчлэгээнд бол бүрэн тохиромжтой нийцтэй байгаа хөгжүүлэлт маань зогсохгүй одоо жилд 2 удаа хөгжүүлэлт хийгдчих. Тэр бол зэрэгцээл апдейт хийгээл яваад байна. Ийм боломжтой байгаа. Тэгээд энэ програм өөрөө нэг шинэ Зеландд өгсөн тий. Дэлхийн олон орны олон номын сонгууд ингээд хэрэгж сайн нөгөө манай баяр цэнгэл захирлын эсэмчлэн одоо шинэ жил болгон хөгжүүлж тий ингээд тайзруулж явдаг. Бас нөгөө одоо яг одоо open source програм те integrated library system гэдэг утгаараа дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм сайн програм ба. Тэгэхээр ийм олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ингээд хөрвөх боломжтой байнгын ингээд хөгжүүлэлт хийгээд яваад байдаг. Энэ програмыг хэрэглэхийн ач холбогдол тэгээд одоо энэ програмыг хэрэгжилж эхэлснээс хойш одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны төв номын цанд те ямар шинжилэл одоо үйлчлэгээнд бол ямар ахиж төвшил гарсан гэдэг энэ туршлагыг бас хоёулаа ярив. За тэгээ кохо програм руу хүрэхэд надад бол нэг тийм проблем үүсээгүй. Яг бол өмнө ашиглаж ирсэн програмуудаас үндсэн нөгөө өгөгдлөө татаж аваад тэгээ кохогийн үндсэн мэдээллийн өгөгдлийн сангийн бүтцийг тохируулаад хөрвүүлчихэж байгаа болохоор тэнтэй надад нэг тийм хүндрэл учраагүй. Дээрэс нь интегрейт систем гэдэг маань бусад системүүдтэйгээ мэдээлэл солилцох те холбогдож ажиллах ийм боломжтой хамгийн давуу тал гэдэг учраас өөр програм импорт хийхэд бол ямар ч асуудалгүй өргөөд орчиж байгаа тийм. Тэгээ Unicode дэмждэг ингээ бүх асуудал зэглэгдсэн. Тэгээ манай номын сангийн хувьд бол ямар өөрчлөлт ирсэн гэхээр за бид нар ингээ програм ашиглаа серверээ суулгаа системээгээд датагаа оруулчлаа. Оруулцсны дараа хамгийн том асуудал бол хэрэглэгчээ сургах асуудал. Тэгэхээр манай номоос одоо 20 надтай нийлээ 20 номын санч байна л да. Тэр 20 хүн хинэн чин системийнхаа хаанч ороод ажиллах боломжтой хөдөө орон нутгийнхаа сургасан хөдөө орон нутгаараа бүр тойрч явж очиж сургалтаа хийжсэн энэ төв дээрээ сургалтаа хийсэн онлайнаар сургалтаа хийсэн. Тэгээд кохо дээр өөрчлөлт апдейт хийгдэх болгоно апдейтийн сургалтуудаа номын санчтай за энд ийм өөрчлөлт гарсан шүү гэдэг. Одоо манай номын санчд бол компьютер дээр кохо дээр бол бүрэн ажиллах юм чадамжтай болсон. Дээрэс нь кохоос бүх төрлийн тайлан гаргаж авч байгаа учраас кохоос татаж авсан одоо өгөгдлийн сан дээр тайл репорт өөрсдөө боловсруулдаг хэмжээний ийм чадвартай болж байна. Тэгэхээр ганцхан програм хөгжүүлэхээс гадна
нэг хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал. Яг тэгвэл би ганцаархнаа тэр програмыг эзэмшдэг. Би нэг өдөр чөлөө авчиж болохгүй ч юм уу тийм асуудал үүсгэжсэн учраас бүх хүний жигт сурах нь маш чухал. Нэг орлоод ажиллаждаг тийм нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээж байгаа. Тэгээ одоо бол хүний нөөцийн хувьд бол манай үйлчлэг одоо бүрэн захимжаа 100% захин үйлчлэгэнд орсон. Манай номын санчид гэрээсээ ажиллаа хийж болж байна. Ажил дээрээсээ хийж болж байна. Ер нь бол их боломжууд нэгдэл энэ да. Гэхдээ сайхан одоо яг энэ туршлагыг сонсоход үнэхээр таатай байна. Тэгэхээр ер нь номын сангийн гол одоо үүрэг зорилго гэх юм бол хэрэглэгчээ бас сургах ялангуяа эрдэм шинжилгээний номын сан бол одоо тэр захим сан ер нь одоо бусад үйлчлэгийг ашиглахад уншигч хэрэглэгч одоо ихтэй сургуулийн номын сангийн хувьд бол нэг профессор багш нар хэрэглэгчнүүд маш тодорхой. Тэгээд хүний нөөц нь өөрөө одоо ингээд тодорхойлгүй сурч хөгжих гэдэг. Номын ингээд хамгийн чухал тулгуур асуудлыг ингээд одоо чиг зорилгоо болгоод үйл ажиллагаандаа ингээд яг хэрэгжүүлээд явж байгаад миний хувьд маш их баяртай. Тэгээд танаас нэг дараагийн нэг асуулт бол манай одоо номын сангууд автоматжуулалт захим номын сангийн асуудал нэлээд ингээд чухлаар тавигдж байгаа энэ үед бол хүмүүс их нэг ингэж эргэлзэж надаас л авыг тодруулдаг юм. Бид нар Монголда ингээд програм өөрсдөө ингээд хөгжүүлэх юм уу Нэг бол одоо гадны програмыг ингээд монголчлоод нэлээд тийм монгол болгоод ингээд хэрэглэх юм уу? Эсвэл одоо яг жишг програмын одоо цаана нь өөрсдийнхөө хийх юмнуудыг албан ёсоор ингээд бүртгүүлээд ашиглах уу гэдэг. Энэ гурван асуудал яригддаг л да тийм. Яг энэ тал дээр яг мэрэгжлийн хүний байр суурийг бас сонсож тэр хүмүүс бас тодруулга өгөх нь зүйтэй болоо гэж бодож байна. Одоо яг би энэ чиглэлээр ингээд яг 15 жил ажиллаад сая хэллээ анхны програмын тэмцээ өөрөө хөгжүүлсэн. Өөрөө хөгжүүлэх замыг сонгож үзсэн. За тэр маань хурдталд орсон. За дараа нь өөр хөгжүүлэгч компанид ингээд захиалаад хийлгүүлээд хийжсэн боловч тэр бас ингээд хурдталд орсон. Одоо дараагийн сонголт маань бүрд сонголт маань open source-тэй олон улсын хэмжээнд хэрэгжилж байгаа энэ програмыг ашиглая гэдэг. Тэгэхээр түрүүчийн хоёр туршлага яагаад хурдталд орсон бэ гэхээр за эхнийх нь бол ном санд яг тэр програм хөгжүүлдэг бүхэл бүтэн багч юм уу те байж байгаа нөхөс одоо ганцаараа хөгжүүлээд бол явахгүй байна гэдгийг ойлгоод за тэгээ барьж байгаа. Дараагийнх нь болохоор өөр компани захиалж хийлгэхээр нөгөө захиалагчд маань ном сонгоо ойлгодог. Тэгэхээр дунд нь заавал холбогч тийм системийн менежер ч юм уу менежмент ч юм уу тийм хүн байж иж холбогддог. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр компани маань бас найдвартай юугүй. Нэг өдөр боллоо гэрээгээ цуцлаач тийм ингээл юм бол тэр ном сонгийн үйл ажиллагаа ингээд зогсон байдалд авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ингээд харахад технологи хөгжинэ гэдэг маань ерөөсөн нэг удаа ингээд юм хөгжүүлээд ганцхан удаа хөгжүүлээ одоо болчлоо гэдэг тийм асуудал биш. Одоо унтаас ирэхэд маргааш ямар технологи гараад ирэх юм гэдэггүй. Кохоос өөр одоо 30-наас програмд хөгжигдөө явж байгаа. Бид нар бас тэрийг давхар судлаад явж явах хэрэгтэй. Одоо кохоос өөр илүү даваа талтай програм системүүд хөгжиж байна. Тэгэх юм бол яг л зэрэгцүүлээд тэрийгээ судлаад одоо бид нар кохогоо хөгжүүлж байгаа ч гэсэн өөр системүүдийг бас судалчлаа харт. Яг л нэг л өдөр технологи өөрчлөгдөж учраас. Тэгэхээр бид нар нөгөө амьдарч байгаа, ажиллаж байгаа цаг үе маань биднээс хурц шаардж байна. Бас нөгөө өөрчлөлтийг хүлээж авах тийм чадвартай байхгүй болохгүй учраас манай номын сангийн бодлогын хувьд бол ерөөсөө хүний нөөцөл бэлдээ. Шинэ програм одоо маргааш шинэ програм оруулаад ирлээ гэхдээ тэн дээр ажиллах тийм сэтгэл зүйнч болгон авар чадварын хувьд гэсэн чадварлаг боловсруучтай байхад бол бид нар технологи өөрчлөгдсөн ч гэсэн хоцрохгүй яваад ах юм боломж байгаа учраас одоо кохо маань ч гэсэн одоо төгс төгөлдөр гэж хэлэхгүй. Яг тэгвэл одоо нэг iPhone 11 iPhone 5 6 11 гэдэг нэг өсөөс ихээр шинэ хөлбөр гардаг шиг технологи бол яг тэгэл хөгжөө явдаг учраас дээрэс нь давхар бидний ашиглаж байгаа програм өөрчлөлтөөр хэрэг бидний тоног төхөөрөмжүүд бүртэл ингээд хуучраад идэг учраас апдейт байнга л апдейт хийхээс өөр сонголт байхгүй л хэлчихэд байна л да. Тэгэхээр та бол тэр нэг апдейт хийж болдог тий. Тэр олон жишг хөлбөрийн л бид нэр одоо дагаж явах хэрэгтэй гэдэг санааг хэлээд байна гэж ойлгосон юм тий. Аха. Тэгээд манайд нэг тийм монголчлох гэдэг би тэрийг ахаа тодруулмаар санагдаж байна. Монголчлох гэж тий. Монголчлол гэж нэг ойлголт байдаг шээ. Манайх ч одоо
ямар нэг юмыг авцгаад өөрийнхөө нөхцөлд одоо тааруулах нь хайшаа нэг юм одоо хар практикаар тий юм тандах гэдэг нэг тийм хандлага байдаг. Гэтэл нэг би энэний өмнөх нэг ярилцлага дээр ярьж байхад манай нэг мөгчмэг гэдэг мэрэгчлэлтэй Канадын нэг Vancouver University-нд ажилладаг. Яг дижитал алчлагаар мэрэгчсэн нэг бас мэрэгчлэлтэн байдаг. Тэгээ ярьж байхад Канадад бол тухайн программыг яг тэр нөгөө хөгжүүлсэн мэрэгчлэлтний нөгөө өөрч тий ийм сургалтууд шинэ одоо туршлага нэвтрүүлэх болгондоо тухайн одоо юу гэхээр нэлээд мэрэгсэн экспертүүдийг өөрч ингэж байнгын сургалт юм авдаг гэж байна. Тэгснээрээ нөгөө илүү хурдан цаг хэмнэх, хугацаа хэмнэх нөгөө программынх нь ачаал бүгдлийг ойлгох, тэг бүрэн дүүрэн хэрэгжилж чадах гэдэг тэр боломжууд нь бас тэм тавигчдаг гэж тэр санааг хэлчихсэн. Тэрнтэй бол би хувь хүний хувьд бас санал нэг байдаг. Тэгэхээр дараагийн асуулт шууд эндээ сургуулаа авахад бид нэр ингээд номын сангийн автоматжуул ингээд хамгийн чухлаар тавигдж байгаа энэ үед те номын сангийн үйл ажиллагаанд автоматжуулалтын програм нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд анхаарч ингээд баримтлах ёстой тийм суурь зарчмуудыг та юу гэж бодож байна? За нэгдүгээрт одоо кохо программыг одоо өөр програм бид нар ингээд өөрийнхөө нөхцөл байдал тохируулж хэрэгжилж байгаа ч гэсэн одоо нөгөө доторх нөгөө кодчлал бүх юм дээр ингээд системийн бүтцээр ингээд өөрчлөлт хийчих юм бол дараагийн хөгжүүлэлтийг хүлээж авахгүй ч юм уу тийм бид нарын нөгөө хийсэн хөдөлмөр бүтэн жилийн хугацаанд тэнд бид нэр өөрсдөө 1 жил вэ 2 жил вэ ингээд тохируулаа хийчлээ. Тэнгууд дараагийн апдейт маань хийхдэггүй болчих учраас бид нар үндсэн хөгжүүлэгч нь биш л болвол ер нь бол тэрийг тэгж танихгүй болтол нь өөрчлөх шаардлагагүй л гэж бодож байгаа. Зүгээр Монгол улсын хэмжээнд би зүгээр гадны туршлагууд ингээ харахаар Солонгос, Орос гэдэг юм уу үндэсний хэмжээний нэг л номын сангийн системтэй тэрийг улсаас бодлогоор тэрийг хөгжүүлээ явуулдаг тийм байгаа. Хэрвээ манайх өөрсдөө хөгжүүлээ гэх юм бол яг бодлогын түвшинд өөрсдөө Монгол улсын хэмжээнд ганцхан номын сангийн програм ашигладаг. Тэр нь бол хөгжүүлэлтээ хийгдэг юм ирээдүгөө харсан төлөвлөлтөй байхгүй бол хамгийн асуудал юу гэхээр төслөөс ч юм уу ингээд тусламжаар ингээд нэг програм хийлэгдэг. Тэгээ зөндөө туршлага байгаа. Гадаадын нэг төсөл тэр төслөөр нэг төсөл нэг юм уу 2 жил 3 жил боллоо. Програма хийгээд бэлэн болон хүлээлт өгчлөө. Төсөл дууслаа нөгөө програм зогсно. Хөгжүүлэлт байхгүй болчихсон. Хамгийн аюул тэр байхгүй. Одоо би ингээд зөндөө л туршлага хийхэд яг тэгээд зогсож байгаа. Тэгэхээр тэрийг настаа ирээдүйдээ олон жилийн настаа байлгахын тулд тэр бүхэл бүтэн тэр системийг хөгжүүлдэг баг ажиллаж явах хэрэгтэй тий. Тэр баг нөгөө урт хугацаанд төлөвлөлтөй байнгын шинжилэлт апдейтүүдээ хийдэг ч юм уу. Тийм байж ижил хөгжин. Тэгэхээр манай нөхцөл тийм зүйл байхгүй байгаа учраас бид нэр одоо л яг л олон улсын хэмжээнд ашиглаж байгаа. Эдгээр ашиглаад хөгжүүлээл шинээр шинжлэгдэнгуут нь тэрэнд нь суралцаад авах хэрэгтэй дор. Одоо чинь Coho community гэдэг Coho-гийн сургалтууд бол хичээл 2 удаа болтой. За би тэнд өөрөө сургалтанд нь ингээ хамрагдахад нэг удаа хөсөлтөө өгсөн. Тэгээд миний хөсөлтийг хүлээж аваагүй байсан. Тэгээ яах вэ гэхээр одоо энийг хөгжүүлж байгаа бол энэ төрлийн мэрэгчлэлтнээ бид нэр бэлдэж явах хэрэгтэй. Тэгэхээр номон сан болгоноос нэг хүн явуулж чадахгүй шүү дээ. Манай нөхцөлд бол тэгэх юм бол Coho ашигладаг номон сангууд нэгдээд бүгдээрээ тэнтэй асуудал ярьдаг, шийдлээ ярьдаг. За хүнээс сургадаг тийм л байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ ганцхан хүнийг сургаал тоглоод байх биш бас нэг хэцүү. Тэр мэрэгчлэлтэд яваад тэгвэл дараагийн хүмүүс нь мэдэхгүй үлдчихдэг учраас жигт хүний бэлдэж авах хэрэгтэй л байгаа. Тэгэхээр програм шинжлэгдчихэл тэр тохиолдолд хүмүүсийн хувьд сургаж ил байх. Тийм л миний хувьд бол хүний нөөц дээр л хамгийн чухал асуудал яригдана да. Тий, ер нь тийм шүү дээ. Хүний нөөцөө одоо сургаж бэлдэж тэрийг л одоо ажиллуулах ресурсыг одоо бэхжүүлэхтэй. Тэр бол угаасаа бүхэл одоо номын сангийн үйл ажиллагаа үйлчлэгээ тэгээ цаашлах юм бол одоо хөгжүүлэх юмнуудтай бол үнэхээр үндэс болсон юм чухал асуудал. Тэгээ сая нэг та ингээд тавчхан хэллээ шүү дээ. Хоорондоо нэгдээд одоо энэ юунд одоо Coho community гэдэг те олон улсад байгаа шиг Монголд бол Coho хэрэглэгчдийн одоо нэг бүгдээр одоо Coho ихэвчлэн одоо номын сангууд зөвлөд Coho програмыг хэрэглэх нөгөө дулмал нэмэгдэж шүү дээ. Жилээс жил ирэх тусам. Тэгэхээр өөр хоорондоо нэгдээд асуудлуудаа ярилцдаг, гарч шийдлүүдийг олдог, цаашлах юм бол одоо
тэр олон улсын тэр Coca-Cola гэдэг конференц болдог тий. Хурал зөвлөгөө. Тий. Тэрэнд нь төлөөлөгчөө явуулдаг. Тэрэнд нь одоо яг нөгөө юуг албан ёсоорлоо гэхдээ миний бодлоор нөгөө юу мөгийн төлбөр хураамж тий юмнуудын төлөөд ингээд тэр community-д л одоо Монгол улс тий нэгдэх яг тэднээс бас суралцах, туршлага хуваалцах тийм л шаардлага тулгарч байна л да. Тийм. Сая чиний хэлсэн дээр нэмж хэлэхэд Coca ч одоо маш олон хэл дээр хэл суугч юм л да. Тэгээ монгол хэл байгаа боловч нөгөөх нь юм хангалттай бус. Тэгэхээр яг үхээр бид нар бас тэр нөгөө нэр томьёоныхон хэллэгийг өөрсдөө игээд монгол хэлээ тэнд нэмж оруулаад ер нь бол нэг тийм нэгдсэн юмд л оруулах илүү ашигтай бас цаг хугацаа чимнэн эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Тэгээ албан ёсны тэр конференцт нь оролцоод холбоонд нь нэлсээд ингэ явах юм бол магадгүй тэр чинь маш дэлхийн маш олон ном сонгогдыг ашиглаж байгаа учраас яг тэгвэл тэд нар чинь мухардалд орлоо гэж бодоход маш олон номсоо ашиглаж байгаа учраас гарч шийдлээ хайж хэлдэг. Тэгэхээр тэрэнд л нэгдэл цуг хөгжөөл явахаас биш Монголын номсоо ганцаар нэг тусдаа байна гэдэг юм уу тийм байх боломжгүй болчихно. Жинхэнэ глобал эдийн хэмжил болчиход байна л та. Тэгээд нэгдэл цуг хөгжөөл бүх асуудалд нь оролцоод явах хэрэгтэй байгаа. Сая ер нь одоо ингэ номын сан дэлхийн номын сангууд тэр өөрийнхөө дотоодын номын сангуудыг харж байхад одоо нэг хамтран ажиллах тий харилцааг хөгжих гэдэг асуудал бол гартаагүй стратегийн нэг гол чиг зураг болж тий тодорхойлогдож ер нь тэр чиглэл рүү ингэ дэлхийн нийт бүр нарийн явчлаа л тий нэг номын сан одоо дангаараа програм хөгжүүлэх ч юм уу нэг улсын номын сангууд ингэ тусдаа ажиллах гэдэг ойлголт угаасаа ингэ байхгүй болж штэ. Тэгэхээр аль болохоор л одоо олон улсад гарах тэг хамтрах тэдний туршлагаа суралцах гэдэг юм рүү орохын тулд гартаагүй одоо тийм нэгдэл өөр хоорондоо эхлээд нэгдэх дараа нь тэр community рүү орох тийм асуудал байгаа. Тэгээд integrated library system гэдэг юм чинь өөрөө нөгөө зөндөө олон модултай тий. Тэгээд нэг хамгийн одоо энгийнээр тайлбарлах юм бол нөгөө ном хүлээж авах, худалдаж авахаас эхлээл тий. Тэгэхээр тэр бүхэл процессыг номын сангийн одоо бүхэл процессыг ер нь ингээд автоматжуулж юм гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр дотор одоо бидний нэг байнга ер нь нэлээд ингэж ярьдаг юм бол нөгөө нэгэн каталогийн асуудал тий. Тэгээ үнэхээр одоо яг ийм жишг программыг яг утгаар нь тий монголчлох биш зүгээр миний бодлоор яг ингээд утгаар нь олон улсад ингээд хөгжиж байгаа тэр төвшөнд нь байнга апдейт сайжруулалт хийгээд ингээд хэрэглээд явах юм бол дараагийн нэг чухал гарт юу харагдж байна гэхээр нөгөө нэгэн каталогийн асуудал чи өөрөө аяндаа яг тэрэн дээр бас шийдэгдээд ирнэ тий. Тэгэхээр эхний ээлжинд өөр хоорондоо мэдээлэл солилцдог каталогийн мэдээлэл ингээд чөлөөтэй хөрвүүлээд солилцдог ба. Тэрний дараагийн нэг чухал болох юм бол бид одоо олон жил ярьж байна да тий. Дэлхийд дахинд эхний ээлжинд каталогийн мэдээлэлээр солилцоод тэр дэлхийн номын сангуудын мэдээлэл электрон каталогт нэгдэх. Тэгээ цаашлах юм бол нөгөө дахин сангаа хуваалцах. Ийм чухал гарт гаргалгаанууд бас харагддаг л да. Тэгээд энэ дээр одоо бид нар ингээд өөр хоорондоо эхний ээлжинд каталогийн мэдээлэл ядаж ингээд үнцний хэмжээ солилцдог байхын тулд тий. Ер нь юун дээр анхаарч ер нь эхний хамгийн түрүүнд эхний ээлжинд шийдэх асуудлуудыг таны хувьд юу гэж харж байна? За нэгдүгээр каталогийн мэдээлэл ширхэг гэдэгтэр одоо хамгийн эхний юу бол нөгөө нэг юу байгаа. Номын сангийн нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Каталогийн бичлэлт нэг олон улсын стандарт байгаа шүү дээ. Яг аль стандартаа байх гэх тийм марка тий. Марк 21 байх юм уу? Конгрессийн номын сангаа байх юм уу? Яг тийм нэгдүгээр тэрийг шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд дээрэс нь одоо Coca-Cola ч маш олон талбарууд байгаа. Тэгээ бид нар яг бас өмнө нь Coca-Cola-гаар нэлээд уулзалт хийж байсан. Ингээд талбаруудаа үзэхээр хоорондоо бас ингээд зөрүүтэй байдаг тий. Өөр тал дээрэс нь талбар доторх бичлэлт нь ингээ өөр байдаг ч юм уу тий. Цэг таслаас эхлээд ингээд ялгаатай болж ихтэй учраас би энэ таньж хүлээж авах жоохон төвөгтэй. Тэгэхээр маркетинг бол яг гिचлэн болгоод тэр Coca-Cola-гийн тэр ном шивжээ оруулж байгаа бол ном дээр яг энэ талбарыг ингэж бүгэлнэ гэсэн тийм юутай болчих юм бол нэгдсэн тийм нэг стандартаа бол тэрийг барайл явуучих хэрэгтэй байгаа юм л да. Нэгдүгээр зөвөр одоо Coca системд орсны өшөөний давуу тал нь юу гэхээр манайх ч нөгөө эрдэм шинжилгээний номсон. Тэгтэл манай дээр хамгаалагдж байгаа магистр докторийн ажлууд
дээр ном зүгээ хэрхэн яаж оруулах вэ? Энд нот програм, мэдлээ софтвер ашиглаад ном зүгээ автоматар зөвхөн байгуулах гэхээр хуучин болов яадаг гэсэн хэрэг Монгол материалууд захимд ороогүй учраас ном зүй мэдээлэл импортлж авдаг ус. Одоо манайх яаж байгаа гэхээр хохоогоос шууд импортл авчиж байгаа. Одоо бид нар судлаачтай сургалтуудыг хийж байна. Гадаадын материалаас ишлэл авч байгаа бол ингэж оруулнаа. Хэрвээ манай Монгол ангахаа одоо манай номын санд байгаа материалаас ишлэл авч байгаа бол Кохо програмаас импортл авчдаг гэсэн сургалтууд байж байна. Тэр маань одоо маш давуу тал нь судлаачдын ажлыг хөнгөлж, эрдэм шинжилгээний ажлыг бас олон улсын стандарт руу нэлээд төхүүлж өгч байгаа гэсэн үг. Урд нь бол судлаачд нөгөө ном зүй гэдэг юм мэдэхгүй учраас хамаа намайг бичдэг байсан бол одоо шууд номын сангийнхаа каталог руу ороод импортлол авчиж байгаа юм. Гэхдээ ямар бэрхшээл тулгарч ийм гэхээр манай каталогоос импортлж авсан юм маань энд нэт дээр очингууд талбарууд нь зөрөөд эхэлдэг. Одоо би яаж юм гэхээр энд нэт програм дээр талбараа тохируулж одоо тэр бичлэгүүдээ бас олон улсын стандарт руу төхүүлж өгөх гээд байна л да. Гадаадын юм бол зүгээр ороод идэг манайх одоо жишээ талбарууд нь солигдох хоорондоо солигдох ч юм уу тиймэрхүү асуудлууд яригддаг. Тэгэхээр энийг ашигласнаар манай каталог олон улсын жишг рүүгэж хүрж байна. Манай эрдэм шинжилгээ судалгааны ажилд гэсэн олон улсын стандарт руу төхөж очиж байгаа учраас ялцчгүй л энэ олон улсын системийг ашиглахаас өөр аргагүй байна л да. Тиймэрхүү давуу талууд гарч байгаа. Тэгэхээр тэр бичлэгтийн талбарыг бол маш тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний өгүүлэл шивж оруулж байгаа бол талбар энэ талбар дээр тийм мэдээлэл нь яг ингэж бичигднээс ч гэдэг юм те. Ялангуяа магистр докторийн ажил дээр бол одоо удирдгчийн хаана бичвүү те тэр эдмийн зэрэг цолыг яаж бичвүү айгүй асуудал их байдаг. Тэгэж штэ. Маш нарийн те. Тийм. Тэгээд одоо тэрийн ярилцлага нэг хагас цаг гараар үргэлжилж байна. Тэгээ хоёлаа би яриаг нэг арай өөр чиглэлээр хандуулаад одоо ингээд таны намтруудыг харж байхад ингээд тасралтгүй мэрэгжил дэвшлэлдэг. Тэр нь ингээд байнга л мэрэгжил дэвшлээ одоо жил тутам тий онлайнаар одоо бусад хэлбэрээр тий олон улсын хурал зөвлөгөө сургалт юмнууд ингээд ороод явж идэг. Ийм нэг бүтээл хандлага анзаарчихсан л да. Тэгэхээр номын санд хүн болоод одоо насан туршдаа суралцах гэдэг хоёр ойлголт тий. Энэ хоёр ойлголт бол ер нь одоо гадны ингээд мэрэгчлэнүүдтэй ялангуяа настай мэрэгчлэнүүдтэй уулзаад явхад байнга сурж идэг. Ерөөсөө л тийм суралцагч хүмүүс байдий. Тэгэхээр яагаад ингэж сурах хэрэгтэй юм те? Насан туршдаа суралцах, байнга өөрийгөө хөгжүүлэх гэдэг юм. Тэр талаар илүү нэг хувийн туршлагаас гэх юм уу? Хоёлаа одоо ярьчих те. За тийм. Яагаад одоо тасралтгүй сурч байгаа юм нэгдүгээр ч одоо яг их сургуулийн номын санд ажиллаж байгаа юм нэг онцлог байна л да. Яагаад гэвэл банкны судлаачтай эрдэмтдтэй ажилдаг тэд нар юм асуугаад ирэхэд одоо мэдэхгүй мэдээлэл хаагаад өгөөч гэдэг юм уу те. Ингээд бол мэдэхгүй байх учраас тэр судалгаа шинжилгээний ажлыг өөрөө биеэрээ хийгээд ирэхээр яг мэдэрч хэлдэг. Би тэр 2015 онд магистр хамгаалахдаа яг магистр хамгаалж байгаа хүмүүс синтер одоо дисерт ном зүгээ яагаад ингэ буруу бичдэг юм уу те бүх юм ингээд за тэгвэл өшөө ямар бэрхшээлт болсонтгийн гэдгийг өөрөө биеэрээ мэдэрчингууд цаашаа улам ингээд хөгжүүлээл тэрийг сураад байдаг. Тэгээ 2015 өөрөө магистр сурж байхад за нэгдүгээр мэдээлэл хаах те хэвлэн томоо цуглуулахаас эхлүүлээл. Тэгэхээр айгүй хэцүү. Яг бол энэ сэдвэр Монголд ямар хүн хамгаалсан юм тийм ойлголт байхгүй. Яг бол нэгдсэн мэдээллийн систем байхгүй. За олон улсын мэдээллийн санг ашиглаад хайлт ихээр гадаад хэлний мэдлэлтэй байх хэрэгтэй болчихсон. Дээрээс нь мэдээллийн системийг бүрэн ашигладаг хайлт хийх ур чадвартай байх гэх мэтчлэн маш олон ур чадварууд нэмэгдэж ирж байгаа. Тэгээд яг энийг хамгаалчингууд өөрөө зовлонгийн мэдэнгуудаа судлаачтай зааж эхэлсэн. Өөрийнхөө сургуулийн судлаачтай. Тэнгүүд хүнд заагаад тэгэхээр хүн чинь яадаг вэ гэхээр нэмээл сураад идэм бэл. Одоо энэ юм шинжлэгдэнгууд шинэ юмнуудаа бүгдийг сураал тэгэл нөгөө багш нартай заах юм өөрөө агуулгаар бэлдээл ингээ баяжуулаад байдаг. Тэгж хамгаалснаас хойш манай сургуулийн номын санд гэдэг мэрэгчлээ хүн чинь ийм судлаачтай зөвлөгөө өгөх хэмжээний ийм хүмүүс байх ёстой байна гэдэг ойлголт хөвшөөд ирсэн. Одоо судлаачд ямар нэгэн мухардалд орлоо гэхэд очих газар тодорхой номын сан дээр очиж асуухад би ерөөсөө өөрийнхөө асуултын хариултыг
олж чаднаа ч гэдэг юм те. Тийм ойлголт бол манай сургуулийн хувьд бол одоо яг суучж байгаа. Тэгэнгүүт яаж юм гэхээр тухайд би өөрөө программист байж байгаа ганцхан өөрөө хариулт хийгээлсэн болоод одоо энийг бусад номын санчтай бүгдэнд нь сургая. Бүгдээрээ хинээс нь ч асуусан мэддэг болгоё ч гэдэг юм те. Ийм төвшөнд явж байгаа л та. Тэгээ эндээс харахаар ерөөсөө л номын санч гэдэг мэргэжил бол бараг л хамгийн одоо бүх шинжилгээ ухааныг бараг мэддэг профешнл болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тийм одоо яалтчгүй тийм болж байна. Ялангуяа номзууч гэдэг хүн өөрөө барил болоод маш өндөр болж эхэлж байна. Яг л судалгаа хийхдээ судалгааныхаа сэдвээ сонгохдоо эрдмийн зөвлөлөөс асуухгүй номын сангаас ирж асуудаг юм болж байна. Тэгэхээр манай номзууч лувсан нэмэг бол бүгдээрээ л таньж байгаа. Лувсан нэм бол одоо анагаахын чиглэлээр хамгаалагдж байгаа бүх юм гаргахаан боллоо. Гаргахгүй одоо ингээд шууд тэд он тийм хүн хамгаалсан гэсэн ингээд шууд авлагыг нь амаараач хуцаарч өгөх юм боломжтой болчихж байгаа учраас мэрэгшчин гэдэг хэмжил энэ дээр. Тэгэхээр одоо сүүлийн үед би юу яриад байна гэхээр номын санч гэдэг хүн төгсчлээ номын санч гэдэг мэрэгчлэр төгсөж байгаа бол ажлын байранд би ерөөсөө тасралтгүй хөгжихөөс сонголт байхгүй. Тэгээ энэ дээр нөгөө нэг мэрэгжлийн дараах давтан сургалт гэдэг юм бас номын сангийн хөгжилд маш их хэрэгтэй байна. Ялангуяа одоо чинь анагаахын шинжилгээ ухаанаар манай номын санч дагнаад те одоо усны юм бол тэр чиглэлийн судалгааны бүтээлээ бүгдийг мэддэг болчих жишээ нь ч юм уу те. Тэгэхээр л ерөөсөө сурхаас өөр аргагүй болчихсон л та. Тэгээ сэдв сонгохдоо манахаас асууж ийн гэдэг чинь манай номын санч тэгэхээр өндөр үнэлэмжтэй вэ те. Магистр доктор биднээс юм асууж ийн гэдэг чинь маш өндөр үнэлэмжтэй юм мэрэгжил шүү гэдгийг л манай номын санчдас бүгдээрээ ойлгоод бас ингээд суралцах хэрэгтэй. Яг л уншигчдаасаа буцарч болохгүй болчиход байна л да. Харин тийм тийм. Үнэхээр сайхан байна. Яг энэ туршлага одоо энэ яриг сонсох. Тэгээд номын санч хүн чинь одоо тэр агсан төвчний лавлага гэдэг юм. Ялангуяа эрдэм шинжилгээний номын санч агсан төвчний лавлага гэдэг юм л танахыг утгаар нь хийж байгаа газар юм байна гэж хардлаа. Сайн нэг тань яриана. Дээрэс нь хэлний номын санчд бас нөгөө мэрэгжлийн ур чадвар номзүй мэдээлэл өгөх чадвар дэвшлүүлэхээс гадна хэлний түвшин бас маш өндөр байх шаардлагатай байдаг. Одоо яг бол манай эрдэм шинжилгээний уншлагын танхимд ажиллаж байгаа номын санчдэр тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй байхгүй бол их сургуульд ядгүй гэхээр маш олон гадаад оюутнууд байдаг. Тэд нартай харьцдаг болдог. Англи хэл дээрх судалгааны өгүүллийн түүж өгч ийн одоо ийм өгүүл хайх гэсэн олоод өгч. Өшөө ямар лавлага өгч юм гэхээр бид нар нэг ийм өгүүл би татаж авах гэсэн чи чаддгүй байдаг. Өгүүлэн татаад фул хэлбэрээр татаад өгч. Манай одоо нэг үйлчлэгэнд тийм үйлчлэг. Тэр тухайн өгүүлийг татчих чадахгүй бол манай мэйл рүү хүсэлтээ олцдог. Тэгэл бид нар аль боломжтой тэр татаж өгвөл зам нээлтчдэг. Тэр одоо манай номын санд байхгүй ч гэсэн өөр мэдээллийн сангаас хайгаал PDF хэлбэрээр татаад өгөө олцдог юм уу те. Тэгэхээр тэн дээр бас яг тухайн шинжилгээ ухааныхаа гадаад хэлийг маш эзэмшсэн байх хэрэгтэй л болчиход байгаа юм л да. Тэгэхээр номын санчдад ерөөсөн хэлний мэдлэгтэй, мэдээлэл технологийн өндөр ур чадвартай, мэрэгчлийн хувьд бол зогсохгүй байнга л хөгжих ийм шаардлага гарч ирээд байна л да. Тэгээ энэ номын санчийн те яг гол онцлогууд яг багтаар нь шууд тодорхойлсон юм шиг надад бол сони ярьсан. Тэгэхээр та бас ингэсэн чинь нөгөө юунуудаа яг хүний нөөцөө байнга сургаж одоо бэлтгэдэг гэсэн те. Тэгэхээр танай номын сангийн хүний нөөцөө одоо сургадаг ер нь ямар туршлага ямар арга байдаг вэ? Яаж одоо тодорхойлтгүй хөгжүүлж сургаж байна? За манайх чинь 2015 онд аттестачлаа болоо өөрсдөө дотроо номын санч дотроо. Тэр аттестач нь болохоор мэрэгжлийн шалгалт, гадаад хэлний шалгалт, компьютерийн шалгалт гэсэн 3 шалгалт авсан. Гэхдээ шалгалт авахаасаа өмнө нөгөө хүмүүстэй эхлээд сургалтаа өгсөн. Мэрэгжлийнхэн сургалтын болохоор манай ахлах номын санч бүх номын санчтай одоо каталогийн бичлэгтээс эхлээл зааж байгаа. Яг шалгалтанд орох юмнуудаа зааж байгаа. За компьютерийг нь болохоор би өөрөө сургалтаа хийгээд за ядаж PowerPoint дээр гоё ихтгэлээ хийгээд сурч байгаа тий. Тайлангаа Excel дээрээс графикийн хэмжээнд гаргаад сурч байгаа тий. Excel-ийн датан дээр ажиллаж сурчих гэдэг юм. Ингээ ийм сургалтуудаа заагаад англи хэлний болохоор манай л усан юм болохоор мэрэгжлийн англи хэл ороод нэг сар 2 сар ч юм уу. Тэгээд дуусангуудаа шалгалтаа аваад
аттестатчил маягаар өөрсдөө дотооддоо нөгөө хүмүүсээ нөгөө мотивац өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр шалгалт авахд нөгөө юм чинь би ямар төвшөнд байгаа тий ямар төвшөнд очих ёстой юм гэсэн нэг тийм ойлголт авчиж байгаа. Тэгээд нэг баримжаа тийм. Тэгээд донгод тухайн тэр аттестатчлаар хамгийн давуу тал нь юу гэхээр бид нэр хүмүүстэй ямар чиглэлээр сурах хэрэгтэй юм бэ гэсэн бид нар бас удирдах төвшин хүмүүсүүд маань чиглэлээ авчиж байгаа байхгүй. Тэнгууд манайх одоо манай ном санчны сургалт хариуцсан баг гэдэг дотроо бас байгуулсан. Нэг 3-4 бүрэлдэхүүнтэй яг ном сан доторх сургалтын үйл ажиллагаа бүгдийн зөвхөн Монгол. Тэгээд бүтэн жилээр нь энэ жил ямар сургалт зохион байгуулсан сургалтаа батлуулдаг. Гэхдээ ярилцаад ерөөсөө ганцхан мэрэгжлийн ур чадвар те хэлний ур чадвараас гадна хувь хүний хөгжил тал руу бас сургалтаа оруулъя гэж сургалтаа маш олон талаас нь хувь хүний хөгжилтэй холбоотой сургалт оруулна, мэрэгжлийн сургалт оруулна, компьютерийн сургалт оруулна гэдэг юм уу, англи хэлний сургалт оруулна гэж. Тэнгуут одоо энэ жил бол би номын санчтай ямар сургалтанд хамгаалах юм гэхээр манай номын санчд Photoshop-ийн сургалт авчихсан. Зураг янзлалтай. Жижиг хэмжээний брошюр хийдэг ч юм уу. Тийм чадвартай болсон. Одоо энэ жилийн сургалт болохоор видео эвлүүлээ сурах чинь. Гэт тийм сургалтаа тэрийг болохоор сургууль дотроос л сургуулийнхаа мультимедиа лабораторийн энийг урайл сургалтаа аваад те ингээл явж байгаа байхгүй. Тэгэхээр номын санчдыг нөгөө бүх талын боломжтой номын сангийнхаа жижиг историк танилцуулга хийчих төвшний сургаж гэдэг юм. Тэгээ хувь хүн талдаа болохоор харилцааны ур чадвар, зөв хооллолт ч гэдэг юм. Эрүүл хооллолт, за бүр айс зарчилгааны сургалт хүртэл дандаа голцсон эмэгтэйчүүд байдаг. Тийм сургалтуудыг хүртэл хэмжээл авсан. Тэгэхээр жилдээ ингээд сургалтынхаа төлөвлөгөөд намрын семестр эхлэнгүүт энэ жилийн сургалтынхаа төлөвлөгөөг батлаад тэрнийхэн дагуу явуулждаг. Тэгэхээр энэ бол тэгээд энэ сургалтандаа хамрагдах ном санчт машин уран зоригтой болж эхэлж байгаа юм л да. Тийм шүү дээ тийм. Надад бүр маш сонир санагдчих. Тэр арьс авчилгааны хүртэл те сургалт хүний амьдрал гоо сайханд те ямар чухал байх вэ? Тэгэхээр бүх талаар хүнийг хөгжүүлж. Тэгэхээр энэ туршлага тэгэхээр бас таатай манай номын сонгууд бол бас авч хэрэгжүүлэх тийм тэргүүн туршлага байна гэж харж байна. Тэгээд ялангуяа нөгөө номын санч хүн чи өөрөө нөгөө гол шин чанар нь болохоор нөгөө сурсан мэдсэн бүхэл зүйлээ хэргийг аргаж хүнтэй хаваалцаж хүн тусалдаг, зөвлөдөг те. Зөвлөгч одоо цөөлөн өдөр номын санч багш номын санч зөвлөх гэдэг ойлголт бол хшглаар тавигдаж гарч ирсэн. Тийм ч мэдлээд тэр хуваалцах соёл гэдэг юмыг яг номын сангууд дотооддоо нэвтрүүлэх те. Өөр хоорондоо танаа туршлагыг харж байхад ингээд өөрсдийнхөө давуу тал одоо мэддэг арай илүү одоо мэрэгсэн зүйлээ өөр хоорондоо хуваалцаад тийм байдлаар сургалтыг хэлж байгаа нь өөрөө одоо ингээд нэг байгууллагаараа төлөвлөгөө сурлах юм. Тэр хувь хүн сурлахаас гадна байгууллага сурлах гэдэг нэг ойлголт тий. Тэгээд хамтдаа өгч тэрнээс нь нөгөө эцсийн дүндээ нөгөө хэрэглэгч одоо чанартай үйлчлэг авах ашиг хүртэх нэг сэтгэл хангамжтай үйлчлүүлэх гэдэг ойлголттой ингээд холбогдож штэ. Тэгээд сүүлийн асуултыг асуухад таны хувьд эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуульд ингээд ажилд орох үе чинь ингээд бодоод тэгэхээр нөгөө номын сангийн бас нэр тэтгэлтэн тий. Цагаач тухай захирал нь байсан. Тэгээд тэрнээс хойш нөгөө оюун гэрлэгч гэдэг юм ингээд үеийн бас юм мундаг удирдагчид танаа номын сангийн захирлууд байсан. Тэгээд тэндээс өөрөө бас ингээд яг удирдах албыг ингээд залхамжлаад одоо энэ сайхан номын сангаа ингээд удирдаад явж штэ. Тэгэхээр ингээд энэ хувь хүнийхээ туршлага, ажлын туршлага юмнуудаас харж байхад ер нь номын сангийн манлайл гэж юу вэ те? Номын сангийн удирдлага одоо тэр чиглэл рүү хоёлаа сүүлийн нэг хэдэн хооронд хандаж ярилцъя гэж бодож байна. За тийм. Би ер нь бас цаашаа удирдлаганд бас нэг 10 жил тий 2005 оноос хойш 11 он чинь 6-7 жил тэр хүний удирдлаганд ажилласан. Тэгээд тэрийгээ бас миний амьдрал тохиолдсон бас нэг давуу тал. Яагтвэл ажил хийж сурж гин, цаг баримталж сурж гин, хариуцлага гэдэг юмыг маш өндөр түвшинд тавьдаг байсан. Тийм болохоор яг тухайн үеийн цаашаа удирдлаганд ажиллаж исэн хүмүүс одоо ингээд сүүлийн үед ажиллаж байгаа хүмүүсийн хооронд ялгаа нь юу гэхээр тухайд би энэ ажлыг хариуцлал би энийг хийх л ёстой тийм надаас өөр хэн ч хийхгүй ч тийм би энийг цагтан дуусгах ёстой гэдэг маш тийм хатуу зарчимтай болж ингэж сууж өгч байгаа байхгүй юу. А дээрэс нь манай номын сангийн манай их сургуулийн нэг соёл байна л да. Одоо манай номын санд гаднаас хүн удирдлагаар тавигдаагүй
цагаатчгүй ажиллаж байгаа л цагаатчгүй удирдлагын доош тий яг нөгөө өөртөө гар нийлж ажиллаж исэн оюун гэрлэгч удирдлагаас сонгогдоод оюун гэрлэгчд төртөө гарахт нь дотроосоо сонгогдол тий тэгэл бас яг оюун гэрлэгчтэй хамтарч ажиллаад тэр хүний заавар зөвлөгөөгөөр одоо номын санж болсон хүнээ ингээд яаж нэгдэж чинь дотроосоо одоо нөгөө удирдлагын нөгөө юу байгаа шүү дээ тий дотроосоо хөгжиж тий багаас нь эхэлж ажиллаж исэн хүмүүсээ удирдлагаар тавьдаг энэ юу маань одоо ингээд алдагдахгүй байвал бас энэ номоос өгчгөө тий одоо жишээ нь би удирдлагаар ажиллаж байгаа бол дараагийн үнэ бас ингээд бэлтгэж эхлэх шаардлагатай болж эхэлж байгаа байхгүй юу тий дараа нь одоо энэ номоос ингээд дотроосоо хүмүүс сонгогдоосоо тэр хүнээ бэлтгэн тий одоо магистр сурах юм доктор сурах юм өшөө энэ хүн ямар ур чадвар эзэмсэн байх ч гэдэг юм тий гих мэтэр ингээд залгамж халаагаа бэлтгэх маш чухал яг тэгвэл би ганцаараа ингээд удирдлага болчоод эндээ суугаад үлтгэж би хэзээ нэгэн цагт явна тэгэхээр дараагийн үнэ бэлтгэх залгамж халаагаа бэлтгэдэг энэ нь бол одоо яг нэг манлайлагч хүний хамгийн зөв өөрөөсөө илүү хүнийг бэлтгэж үлдэх шаардлага. Тэгэх юм бол би энэ номын сангаас гараа явлаа ч гэсэн одоо хүний амьдрал баялаг учраас би суралцаад явж болно те ингээд ямар нэгэн байдлаар ажлаа орхио явахад ийшээ сэтгэл зовхгүй ягаад гэвэл дараагийн хүн бэлтгэгдсэн ингээд бэлтгэх юм. Тэгэхээр манлайлах ур чадвар бол тэр залуучуудад бэлтгэх хэрэгтэй л тэднийгээ өөрөөсөө илүү мундаг ур чадвартай. Одоо миний хийж чаддаг бүх юмыг тэр хүмүүс хийж чаддаг байгаасай. Тэрнээс би ганцаараа хийж зурчих бусдаа хуваалцахгүй байна гэдэг бол ерөөсөө манлайлал биш болчиход байгаа юм л да. Тэгээ яг одоо номын санчтаар бүгдийн сургаж байна. Дээрээс нь үүрэг даалгавар өгөхдөө ганцхан мундаг сайн хийдэг хүндээ үүрэг даалгавар өгдөггүй. Хийж үзээгүй шууд би хурлаа хийж байгаа л нэг цаг үе ажиллагаа шууд чи ирээ. Тэр хүн хэзээ ч хийж үзээгүй. Энд чи хийж чадахгүй ахтаа ч гэдэг юм. Тийм хүнд шууд үүрэг өгчдөг. Тэнгод яг хөөр өөр дээр нь яг тулаад чихэр хүн хийдэг. Гэхдээ яаж хийх аргыг хэлээд өгчдөг учраас тэр хүн яаж ч л хийдэг. Тэгээ хийж явахдаа өөрөө суралцаад мэргэшээд тий. Тий эхлээд даалгавар авахтаа бол тэр хүн айгүй айсан тийм байдаг. Тэгсэт нь арга зам нь хэлээд өгчдөг. Ингээд хийгээд. Тэгээ явц тунд нь ингээд шалгаад асуугаад болохгүй юм байвал ингээд чиглүүлж өгөөд ингээд ичгээр тэр хүн би нэг хийж чадчихлаа шүү дээ гэдэг тийм нэг бахархал төрөөд ирэхээр тэр хүн дахиад цаашаа ажил авах сонирхолтой ямар ч ажлыг хүлээж авсан нэг айцсан багасаад ирж байгаа юм шиг санагдав. Учраас би номын сангийнхныгаа бол хинээ ч хийхгүй яг эзлэхүү үүрэг даалгавар өгөөл хуцаа тавиал тэр хооронд нь хараа явцад нь байнга шалгаал ингээл явж байгаа учраас хүний нөөцөл номын сангийн хувьд бол ерөөсөө хамгийн гол чухал юм бол хүний нөөцөл аа юм л да. Тэгэхээр бас гоё хариулт. Одоо юу хүнээ бэлтгэх дээр нь залгамж халаа залуу үеэ одоо сургах тэгээ хүнд боломж олгох ижил тэгш одоо ажлыг хуваарлах. Тэгээ тэр зүйлч одоо номын сангийн хөгжлийн бас үнэхээр үнэт суур юм да. Тэгээ танахыг харж байгаа тийм маш зөв тойлтой. Тэгээд яг энэ мэргэжлийн бодлого юм чинь ч гэсэн их зөв явж байгаа юм. Тэсгэл тийм л номын цаа харагддаг л да. Тэгэхээр аргагүй бас нөгөө цаад философи юмнуудыг ингээд тантай ярилцахаар өнөөдөр ингээд ойлгох юм л да. Энэ үе нэг мундаг өдөртөгчнүүд ингээд барьжсэн бодлого нь ингээд харагдаж байгаа байхгүй тий. Тий. Яг цагаач оюун гэрлэгчийг удирдлага болгоно гэж бэлтгэж байсан. Дээрээс нөгөө мерит зарчим гэж байгаа шүү дээ тий. Тий мерит зарчим тий. Яг л тэр мерит зарчмыг баримтлах юмсан. Яг л өнөөдөр би нэг гэрд өнөөдөр ажиллаа өгөх шаардлага гарлаа гэхэд танаа номсон чиний ажлыг авчгаар хийчих хүн байхгүй шүү дээ гэд өөр гаднаас хүн томилуулахгүй тулд хүнээ бэлж авах хэрэгтэй. Ер нь манай номс яг тэрэн дээр бол айгүй эм нийтэлтэй байдаг. Гаднаас байхгүй шүү. Өөртөөсөө хүн томилно шүү ч гэдэг юм. Тэрэн дээр айгүй нийтмэл байдаг. Тэгээд намайг бас ингээд удирдлагаас сонгоод манай номын санчд бол 100% саналаар дэмжээд ингэжсэн. Гэхдээ бас тухайн үед бас ганцхан би сонголт бас 2-3 байсан. Тэгэхээр бас сонголттой байх хэрэгтэй. Ганцхан хүн ч биш тийм. Сонголттой биш. Тэгээд тэрэн дотроос өрсөлдүүлээд саналын нураагаад яад юм те. Тэгээд яаж авах хэрэгтэй болохгүй. Тэрнээс би хэзээ нэг зэгт удирдлага болно. Одоо юу гэдэг би дараагийн ажлыг авна гэдэг ингээл яагаад байх биш. Зүгээр чимээгүй бэлтгэхдээ л явж явах хэрэгтэй. Тэгэл цаг хугацааны л асуудал яригдана л да. Тэгээд тэр мерит зарчмаар яг тийм мерит зарчмаар баримтлаж байгаа. За хоёлаа ер нь ингээд нөгөө ярилцлагын цаг маань бас өндөрлөг тийшээ хандж байна. Тэгэхээр бас орчин
яг энэ дахин номын сан дижиталчлал, номын сангийн автоматжуулалт бас ингэж урд өмнөхөөс илүү одоо яригдэж тэ. Яг одоо соёлын яам ер нь ингээд бодлогоор бас нэлээд энэ асуудлыг дэмжиж, бодлогын түвшинд энэ асуудал нэлээд чухлаар сүүлийн үед тавигдаж ингээд яригдж байна л тэ. Тэгэхээр энэ одоо цаг үед та хоёрын яриа ингээд өрнөлөө. Тэгэхээр ингээд ер нь та энэ Монголын номын сангуудын ирээдүйн тэг хөгжлийн чиг хандлагыг бас юу гэж харж ер нь ийшээ ингээд одоо бусад номын сангуудад ишгээр хөгжөхөд те бас биднэрт ямар боломж бас сорилт байна гэж боддөг үе те энэ асуултаар ингээд өнөөдрийнхөө яриаг жаргая гэж бодчих. За Монголын номын санг хөгжөхөд би бол яг тэр соёлын тухай юу зураглал ингээд яригдахад тэнд бас ихтэй сургуулийн номын сангийн нөгөө төлөөлөгчд оролцоход бас үгээ хэлсэн. За энэ дээр номын санчдыг тасралтгүй хөгжих тэр нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Дээрэс нь өрсөлдөх одоо юу юм. Одоо манай номын санч гэхэд номын санч нэг л статустай байж байгаа бол зэрэглэл тогтоогоод өгөөч тий. Одоо ахлах зэргийн 1-р зэрэглэлийн номын санч, 2-р зэрэглэлийн номын санч гэх юм бол тийм ур чадварыг би эзэмшчих юм бол би миний зэрэг ах нь тэрүүгээрээ миний авах цалин гэсэн тий. Миний нөгөө үнэлэмж нэр хүнд үн цэн өснө гэдэг тийм ойлголтын суурийг ингээд эрхцэн хувьд ингээд зөвхөлт өгч юм бол одоо бол тасралтгүй хөгжих ажлыг манай номонсоо өөрөө л хийгээд байгаа болохоос ш төрөөс бодлогоор манай номон санчдыг сургаж байгаа юм байхгүй. Үнэхээр байхгүй. Төгсгөл хайчдаг. Тэр хүн зүгээр номон санчны статустай. Манай номонсоо өөрсдөө л ингээд дотоод нөөц болцоогоо ашиглаад сургаад байгаа болохоос ш төрийн бодлогод одоо юу тийм давтны сургагч юм уу тийм зүйл юусоо байхгүй байна. Хоёрдугаар захин номын сангийн асуудал яг чинь одоо сая ковидын үеэр хэллээ. Номын сан болвол юм нэг байшин дотор баахан номнууд байдаг. Тийм юу өөрчлөгдсөн, виртуал болчлоо. Уншигчд маань гэрээсээ үйлчлэгийг авдаг боллоо. Тэгэхээр энэ дээр эрх зүйн хуулийн зохицуулалт маш их хэрэгтэй байгаа. Одоо хуулиуд маань хоорондоо зөрчилдөхгүйгээр тийм захин номын сан хөгжүүлэх ёстой хэрнээ зохиогч эрхийг зөрчиж болохгүй ч ингээ хоорондоо уялдаа холбоо жоохон багтаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр одоо яг захин руу шилжиж байгаа болвол тэнд тохирсон хууль эрх зүйн орчныг бас бүрдүүлээд өгөөч л гэдэг бас тэн дээр бас хуулийнхаа бид нар өөрсдөө бас тэндээ саналаа маш сайн оруулах хэрэгтэй байх л та. Сая ингээд ковид үеэр ажиллаж байхад бол надад бол хамгийн тулгарсан юм бол тэр хууль эрх зүйн асуудал дээр айгүй хэцүү байсан. Нэг бол хууль зөрчих гэж байгаа юм шиг. Тэгэл маш олон талаас нь судалж үзэж ижил үйлчлэгээ ямар ч уншигчтай гондоохгүй. Сургуулийнхаа үйл ажиллагааг бүрэн зогсоохгүй хэмжээнд авч үлдэхийн тулд номын сан өөртөө маш их ачаа өрсөн. Хэрвээ номын сан захимаар үйлчлээгүй байвал оюутнууд төлбөрөө өгөхгүй. Яг бол үйлчлэгээ аваагүй. Захим сургалтын явцыг чанартай болгох түлхэгдсэн манай номын сангийн үйлчлэгээ болж эхэлсэн учраас сургуулийнхаа сургалтын үйл ажиллагааг зогсоохгүй тулд уншигчтай мэдээлэлээр хоцроохгүй тулд ачааг нь номын сан өөр дээр өөрчлөж ингэж гарч ирсэн. Тэгээ энэ дээр бол бас хуулийн зохицуулалт бол маш их дутагдaltaй байлаа л гэж харсан. За ер нь цөөр хамгийн чухал асуудлыг бас өнөөдрийн ярилцлагаараа хүндэж чадсан байх гэж бодож байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч үнтэй цагаа зарцуулж тэгээд бахархмаар одоо үлгэр жишээ авмаар сайхан санаа хуваалцаж хийсэн бүтээсэн юмнаас зах тухаас нь л хаваалцаж байгаа шээ нэг цаг гэдэг бол утгыг нь нөхцөө хаваалцсан. Баяр цэнгэл захиралтай маш их баярлалаа. За танаа номын сангийн хамт олонд болон даваа сангийнхаа одоо энэ яг энэ ажил чинь бас үнэхээр надад талархалтай байгаа. Номын санчдын мэдээлэл хангах ажлыг хийж агаад тэгэхээр цаашдын энэ ажил чинь бас амжилт хүсье. Тэгээд номын сангийн нийт номын санчдаас бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. За баярлалаа. Одоо ингээд шууд дамжуулалт маань энэ хүрээ зогсон. Тэгээд энэ юун дээр холбоосоор Zoom холбоосоор одоо энэ бас waiting room нэлээд хүн байна. Энэ хүмүүсээ одоо би ингээд төвшөөрөд оруулъя. Тэгэд мөн одоо Zoom програм руу нэвтрээд хоёртой ярилцах сонирхолтой номын санчд байх юм бол одоо ингээд Zoom програм та бүхний маань өмнө нээлттэй. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Ингээд энэ 7 хоногийнх нь ажилд амжилт хүсье.